За тэгээд хоёрдугаарт Японы EM судалгааны байгууллагын албан ёсны түнш MICP компани шинжлэх ухааны академийн технологийн инкубатортой хамтраад бэлтгэсэн, идэвхжүүлсэн EM-ийг бэлтгэлүүдийг ашигласан. Тэгэхээр яагаад Японы бэлтгэлийг туршилтанд давхар хэрэгэлсэн бэ гэхээр EM технологийн анхдагч нь хамгийн ихээр хэрэгэлдэг нь хамгийн өндөр түвшинд хөгжүүлсэн орн бол Япон байгаа. Тэгэхээр эдний Японтой харьцуулаад манай нутгийн омог маань ямар давуу тал болон сул татамэ гэдгийг хянах зорилгоор хяналт болгож Японы технологиг ашигласан байгаа. Юуны өмнө бид хаягдлус болон лагны замун туршилтанд хэрэглэх хоёр төрлийн EM бэлтгэлийн микробиологийн шинжилгээ хийсэн. За ингээд бол хаягдлусны бактерийн нэтэ 0.18-ыг үржих нь 15 зэрэг эсмилитр байсан. За лагны хоол 5-ыг үржих нь 14 зэрэг. EM бэлтгэлийг Монгол EM бэлтгэлийг 2 сая эсмилитр, Японы EM бэлтгэлийг 1.8 сая эсмилитр бактеритай байсан. За ийм микробиологийн үзүүлбэхий хаягдлусандаа EM бэлтгэлээ ургуулсан. За ингээд бол манай нутгийн омгийг ашиглан гаргасан EM-ийг хэрэглэсэн хаягдлусанд нийт бактери 0.23 сая эсмилитрээс 442 сая эсмилитр болж өссөн байхад Японы EM-ийг хэрэглэсэн хаягдлусанд 0.23-аас 368 сая эсмилитр болж өссөн. Ер нь бол хоёр бэлтгэл хоёулаа хаягдлусанд маш өндөр идэвхтэйгээр ургасан байгаа. Би болохоор шинжлэх ухааны академийн биологи хөрөлөнгийн микробийн нийтлэлийн лабораторийн эрхлэгч Цэрэн Төлмийн удирдлагаар бичил биетнийг ашиглан үйлдвэрийн хаягдлыг бууруулах гэсэн бохирдлыг бууруулах гэсэн сэдвээр ихтгэл тавьсан. Тэгээд энэ тэмцээнд тэр инновац ногоон хөгжүүлсэн тэмцээнд анх удаа оролцоод анхны оюутны эрдэм шинжилгээний уралдаанд оролцоод төрүүлээд Лондонд ирээд энэ том чуулга уулзалтанд орсондоо маш их баяртай байна. Тэгээд багштай баярлалаа. Чуулганы хувьд бол ерөөсөө сүүлийн 3 жил дараалан оролцож байгаа. Энэ нь болохоор яг бас нийгэмлэг байгуулагдсантай холбоотойгоос гадна бас Европт амьдарч байгаа монголчуудтайгаа харилцаа холбоотой байж тэдний одоо юу хийж байгааг мэдэж тэднээс сурч хэдийгээр нэг их Монголд аваачаад тэрнийг түгээхгүй ч гэсэн бас тэнд амьдарч байгаа Монголыг мэддэг Португалчуудад бас нэг ямар нэгэн хэмжээгээр таниулцуулах нь зүгээр юм уу гэдэг бодлоор энэ чуулганд бол оролцдог. Мэдээж инновац гэдэг маань одоо манай энэ 21-р зууны хамгийн чухал их олон орнууд инновацаар бол хөгжиж байгаа. Энэ бол одоо монголчуудын хувьд бол ерөөсөө уул уурхаар бол бүгдээрээ одоо хуйларч байгаа үед инновацийг Монголд аваачиж үнэхээр хүний оюун мэдлэг тухайн улс орныг хөгжүүлдэг юм а гэдгийг одоо мэдүүлэхэд бол энэ чуулга уулзалт энд оролцож байгаа хүмүүс эдний сэдвээс бол одоо бид нэр мэдэрч одоо ойлгож байна л да. Энэ чуулга уулзалтын одоо сэдвийн дор одоо миний өнөөдрийн ярих сэдв бол биотондоо уул уурхай инновац. Биотондоо нь бол дэлхийн 40 орнд үйл ажиллагаа явуулдаг 71 ажилчнтайгаар үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани. Тэгэхээр голлох үйлдвэрлэлээ бол Австрали, Хойд Америк, томоохон хэмжээний үйлдвэрлэлээ бол Европ, Аз, Өмнөд Америк, Өмнөд Африкийн орнуудад одоо хийж үзүүлдэг. За, биотондоогийн үйл ажиллагаа бол хамгийн гол нь байгалийн баялагийг нээлтгүүлэх, олборлон боловсруулах, зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаа бол явуулдаг. Тэгэхээр үндсэн бүтээгдэхүүнд нь бол төмрийн өдөр, хөнгөн цагаан, зэс, очир эрдэнэ, нүүрс, уран, алт болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд бол ордог. Биотондоогийн бол үйл ажиллагааных нь одоо зорилт нь яг юу юм бэ гэхээр хамгийн гол нь уул уурхайн ажиллагаагаа одоо хамгийн зохистойгоор тогтвортой явуулж одоо хувьцаа эзэмшигчдийн хүртэх өөр өгөөжийг одоо аль болох нэмэгдүүлэхэд оршин гэж байна. Тэгэхээр үүнд нь бол одоо ашигт малтмлын одоо төрлөөс нь биш те. Тэгэхээр ордын одоо ерөөсөө одоо чанарыг нь хараалзаад одоо хамгийн том урт хугацаанд одоо ашиглах төз мөн зардлын хувьд одоо өрсөлдөх төз орд газруудад хөрөнгө оруулалт оруулж тэдгээрийг бол үйл ажиллагааг нь явуулждаг. Энэ нь бол ерөөсөө биотондоогийн стратеги. Тэгэхээр манай үйл ажиллагаа бол олон улсын чанартай техник технологийн хувьд бол дэлхийн тэргүүний одоо тэргүүлэгч гэж байна. Тэгэхээр энэхүү техник технологи инновац одоо чадварлаг боловсон хүчний одоо давуу талаа ашиглаад дэлхийн одоо өнцөг булан бүрт одоо байгаа уул уурхайгаа одоо тогтвортой урт хугацаанд явуулсаар ирсэн. Энэ жилийн Монгол орны хөгжүүлдэг уламжлалт чуулга бол
одоо инновац манайд бол шинжилгээ гэж хэлдэг юм уу тэгээ ногоон хувьцал гэсэн ийм цаг үетэйгээ тохирсон инновацийн хувьд батлагдсантай холбоотой бас цаг үетэйгээ тохируулах гэсэн сэдвээр явагдлаа. Олон сайхан илтгэлүүд энэ чиглэлээр бол тавигдлаа тийм. Нөгөө урагшлахгүй бол ухарж байна гэсэн үг шүү гэдэг шиг ер нь бол урагшиж байгаагийн шинжээг харуулсан шинжилгээгээ хөдөлгөөсөн ийм сайхан чуулган боллоо. Ялангуяа залуучууд маань их идэвхтэй оролцсон би их баяртай. За миний хувьд бол яг биотерроризм гэдэг нэрэн дээр юм болцгүй вирус талбарт энтэй тэмцэх арга замын талаар өөрийн санааг бол доктор Анхлан Бэсволд Верфамийн их сургуулийн молекул вирус судлалын хүрээнд ажилладаг, эрдэм хэлгийн ажилтан биотерроризм болзошгүй вирус талбарт сэдвээр илэрхийлдэг. Террорист халдлага гэдгээ бол бид мэдж байгаа тийм. Альва нэг одоо гинт этгээдүүд хүн амын эрүүл мэнд амь насанд аюул учрах ялва халдлагыг бол бид террорист үйлдэлүүд гэдэг. Биотерроризм гэдэг нь юу гэхээр зэрэг одоо альва халдварт өвчний үүсгэгч бичил биетнүүдийг тэдгээрээс ядгарч байгаа хорыг ашиглаад хүн амын эрүүл мэнд амь насанд одоо хохирол учруулах халдлагуудыг товчхон одоо ингэж тодорхойлж болох юм. Тухайн үеийн алтан ордны монгол цэргүүд бол Украиний тэр Педосова гэдэг тосгонд бол тархлаар нас орсон цэргийнхээ согцыг бол хотын хэрэм давууж шидэж бол одоо биологийн дэсгийг хэрэгэлсэн ингээд түүхэнд бичсэн байдаг юм байна. Дараа нь бол тэрнээс хойш бол одоо 1763 онд бол Умард Америкт байсан британчууд бол нутгийн индаанчуудад бол цагаан цэцгийн вакцины цагаан цэцгийн вирусээр халдаасан бүтээлэг бол бэлэг болгож өгч. Тэр одоо индианууд бол тэр цагаан цэцгийн халдварт бол дархлаагүй учраас бол халдварыг тараасан ийм бас баримт байж байдаг. Сүүлийн үеийн жишээнүүд энэ бүгдийг одоо дурдах боломжгүй учраас тухас эндээс хэвлээс авсан таймаа бол энд харуулж байна. Ер нь бол сүүлийн үеийн гэхэд урд нь бол ер нь биологийн зэвсгийг бол энэ хүнд одоо хэрэглэхгүй гэсэн бодол ноёрхож ирсэн бол 1900 оноос 1995 онд тэр Японд аомын бүлгэллийнхэн бол Токиогийн метронд бол тэр сирин гэдэг газыг ашиглаж террорист халдлага хийсэн. Гэхдээ бол бид бас биотеррорист халдлага хийхээр бол бомбын нянгийн өсгөр одоо цуглуулах тийм халдлага хийж ирсэн гэсэн баримт байгаа. Мөн одоо том хэмжээний одоо халдлагуудаас ярих юм бол Ирак улс бол 1980 оноос 90 оны хооронд бол биологийн зэвсгийн програм боловсруулж тухайн үеийн ерөнхийлөгч Саддам Хусейн бол үндэснийхээ цөөнх курдууд бол биологийн зэвсгийг хэрэгжилж байсан ийм жишээ бий. Монгол оронд бол цагаан цэцгийн үүсгэгч бол байсан. Энэ бол энэ зүгээр цогцлоордоход бол Монгол улс бол 1939 онд хамгийн сүүлчийн удаа цагаан цэцгийн 48 тохиолдлыг бүрдгээд 1940 онд бол албан ёсоор бол устгасан гэж зарлаад 1972 онд бол багаан цагаан цэцгийн вакцины одоо өөрснөө үйлдвэрлэж яснаа зогсоосон. Гэтэл бол дэлхийд бол хамгийн сүүлийн тохиолдолд бол 77 онд бол Африкт бүртгэгдээд 80 онд бол албан ёсоор дэлхийн харуулгын хамгаалалт байгууллага цагаан цэцэг өвчин бол устсан гэж хэлсэн байна. Гэхдээ одоо бол дэлхий дээр бол энэ өвчний үүсгэгч вирус бол хоёр улсад хадгалагдаж байна. Нэг нь бол Оросын холбооны улс одоо Новосибирск, нөгөөх нь бол Америк нэгдсэн улсад хадгалагдаж байдаг. Энэ бол одоо дэлхийн эрүүл хамгаалалт байгууллагын байнгын хяналтанд байж байгаа. Өөрөөр энэ өвчин бол дэлхийд даяар устсан. Гэхдээ ямар нэг журмаараа биотерроризм үйлдэх гэж байгаа этгээд дүүд буюу янз бүрийн одоо дайсагнаж бүлгэлүүд авч ашиглах магадлал бол бий. Үнэний улмаас бол өвчлөлийн улмаас бол 50-аас дээш хувь нь бол хүмүүс нас барах аюултай юм. Халдварлах болон одоо өвхлийн хувьд бол асар өндөр байдаг. Биологийн зэвсэг хориглох конвенцийг бол 1971 онд бол дэлхийд даяар байгуулсан. Энд Монгол улс 72 онд нэгдсэн. Эцэст нь бол одоо биотерроризмын аюултай тэмцэх тухай Монгол улсын хуулийг бол 2004 онд батлаад энэ бол одоо хэрэгжиж байна. Та бүхэн мэдж байгаа шүлхий өвчин гэж тийм ээ. Одоо салаа туурайдан хонь өвхөр гахаа одоо халдварладаг, асар их халдварлуулах чадвартай. Үхлийн хувь бол өндөр 50% хүртэл одоо эдийн засгийн одоо хохирол учруулах нь шүү дээ. Гэх жишээний тэгэхээр биотерроризм гэдэг бол зөвхөн хүний амь насыг очрох хохируулалтаар тооцохгүй эдийн засгийн өөрөөр тухайн улс орны эдийн засгийн гол салбарт нь бол хор хохирол учруулах боломж байна гэсэн. Гахаа товны шумууны үүсгэгч маань бол зүйлийн дархлаа гэдгийг даваад хүнд дасан зогчоод халдвар тараагаад хүнээс хүнд халдвар тарах юм бол асар их аюултай юм бол энэ нь зөвхөн биотерроризм биш байгалийн жамаар бол одоо сар тахал гэж гэдэг юм гарах юм бол энэ бол дэлхийд даяар одоо амарсан одоо асар том аюул юм аа.
одоогоор бол эдгээр нь бол шорооны вирус боловч хэрвээ террористууд үүнийг өөрчлөөд хүн талбар тараах эсвэл хүнээс хүн талбар тараах хэмжээнд ичих юм бол энэ бол одоо маш аюултай зэвсэг болох нэ. Эцэст нь бол бид ер нь террорист ч аялал халдвар төвшөнтэй тэмцэх стратеги маань бол юу гэхээр зэрэг аль болох эрт түргэн уншиж хэн бол одоо эдгэрэлтэнд төртөл нөлөөлн халдварыг тасан зогсоох хяналтанд авах гол стратеги. Дараа нь бол эмчлэх, урдсан сэргийлэх одоо аргуу дараа нь юм. Энэ дээр бол үүсгэж вирусыг илрүүлэх мөн эсрэг бие илрүүлэх гэсэн ийм хоёр одоо чиглэлээр явагдах нь байна. За түрүүн хэлсэн вирус маань бол маш жижиг одоо маш одоо өчүүхэн нанометрээр хэмжигдэх учраас электрон микроскопоор илрүүлэхээс гадна вирусыг ялгах энд бол эмэнд мэдрэг шинээр мөн одоо геномын шинжилгээ хийж генотипээр нь бол вируст ямар одоо шинж чанар нь одоо дамгаалж байна гэдгийг илрүүлэх боломжтой. За биотерроризмын аюултай үүсгчийг таньж онцлох олон одоо аргууд байна. Сүүлийн үед бол одоо шинжлэх ухааны одоо өндөр ололт амжилтыг ашиглаад физик химийн аргаар хүртэл илрүүлэх энэ бол одоо сарсны бүрэлдэхүүнийг молекул жингээр нь ялгаж онцлох суурилсан одоо масс спектрометрийн аргууд хүртэл одоо нэвтэрж байна. Энэ бол бараг нэг хүнд нэг бүтэн километр газар бараг оногдохоор ийм баялагтай. Гэтэл энэ англи тархалаар чи газар гэдэг чинь өчүүхэн жоохон газрын үнсэн гэдэг асар үнэтэй гэдэг бид бүгдээрээ мэдж байгаа тийм биз дээ. Тэгэхээр манай Монгол улс энэ газрынхаа баялагаар асар их баян орн гэдэг одоо BBC-гээр бүх дэлхийгээр зарлцлаа. Тэгвэл энэ газар дор хэдийн хэмжээний баялаг байгаа мэж агалсан уу? 1.2 триллион. За тэгвэл 1.2 триллионоо бид нар хүн ам чи хэд вүлээ? 3 сая тийм ээ? За 3 сая 2.8 сая. Тэгээ хуваагаад үзэхлээр нэг хүнд хэдэн төгрөг оногдох вэ? За Америкаас баян. Тэгэхээр хүн болгон саятан байгаа байхгүй юу? Тэгэхээр би нөгөө Сингапурыг ярих гэсэн шүү дээ. Тэгэхээр Сингапурын хүн ам бол 5 сая. Бид нар сая 3 сая руу төгөх гэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ Аз гэдэг энэ асар том энэ улс дээр манай Монголын газрын зураг бол маш том хэмжээтэй байгаа зү. Гэтэл Сингапур бол тэр дотор энэ зурагтаар масштабар нарах цэг байгаа байхгүй. Цэг. Тэгэхээр тэр бол газар нутгийнхаа хэмжээгээр бол ерөөсөө 600 мянга. Норвег бол 600 мянгач биш. Энэ Сингапурын тал. Ботсвана бол Сингапуртай төстэй. Ботсванаас Сингапурын хүн ам бол 5 сая. Уучлаарай тэр Норвег юу Сингапурын хүн ам 5 сая, Ботсваных бол 2 сая. За энэ Сингапур улс бол 65 он бие даасан юм улс болсон. Тэгээд тэр үед хүн ам нь манайхтай төстэй 2 сая хүн амтай. Нэг хүний хүнд оногдох бүтээгдэхүүнээр ерөөсөө 500-600 мянган $600 л байсан. За өнөөдөр Монголын нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүн хэд байгаа вэ? Манай залуучууд Монголоо сонирхдаг үстэй. За 2 жилийн өмнө бол бид нар бол $2,000 байсан тийм. Одоо бол $4,000-5,000 нэг хүнд. Яагаад гэвэл хятадын эрэлт хэрэгцээ өссөн. Хятадууд манайхаас нүүрс авч байгаа. Хятадууд манайхаас зис авч байгаа учраас ийм болж байгаа. Бид нар бол том үйлдвэр бариад бид нар том экспортыг бол бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ, хувьц үйлдвэрлэлээ мөнгө орж ирж байгаа биш. Газрынхаа баялагийг гаргаж зарж байгаагийн хувьд. Тэгвэл энэ Сингапур улс бол ийм улс байсан бол өнөөдөр жишээл 2011 оны би тоо авсан л та энэ дээр жишээлбэл нийт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн $233 тэрбум ийм бүтээгдэхүүн хийгээд нэг хүнд ногдох одоо бүтээгдэхүүнээрээ $40,000 ийм доллар. Одоо үл сүүлийн өнөөдрийн мэдээгээр бол $60,000 гэж байгаа байхгүй. Ингэж үгж байгаа. Тэгээ Сингапур улс бол түрүүн болоод зураг дээр бол ямар харагдчихсан өнөөдөр ийм гэрэл гээгээтэй өндөр байшин барилгатай ийм гоё улс гэж та нар зарим нь очиж үзсэн баг тийм ээ. За тэгэхээр энэ улс энэ хөгжлийгөө хийхдээ газрын баялаг дээрээсээ гэж үндэслэегүй. Хүн ам нь их гэдэг дээрээ үндэслэегүй. Эдгээр бол ерөөсөө 60-70 оны үед бол ер нь бол ажиллах боловсон хүчин дээрээ үндэслэж эдийн засгаа хөгжүүлсэн. 80-аас 90 онд болохоор хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийг бий болгохын хичээж ирсэн бол 2000 онд бол ерөөсөө эдийн засгаа төрөлжүүлэх манайхан бол солонгоруулна гэж ярьж байгаа сүүлийн үед. Тэгээд олон төрөлт ийм энэ Сингапурын болохоор IT-гаа илүү гол хөгжүүлсэн, IT-г их хөгжүүлжээж одоо дэлхийн 1-р зэргийн одоо ийм улс болсон байна. За энд бол 30 жилиг бол эдгээр зарцуулсан байгаа.